За энийг угаасаа оруулахгүй л явчих те. Сайн байцгаана уу? За амлсан ясаараа энэ удаад Хятадын засгийн газрын тэтгэлгийн талаар бичлэг хийх гэж байна. Тэгээ энэ удаагийн бичлэгээрээ мөн л цэлмэгийн урьж оролцуулсан. Сайн байцгаана уу? Цэлмэг байна. За бид хоёрын хувьд гэвэл 2021 оны 12 сард Хятадын засгийн газрын тэтгэлэгт аплайдаад тэгээ ерөнхийдөө ол тэтгэлгээ авсан байгаа. За тэгээ энэ удаагийн бичлэгээрээ юу ярих вэ гэхээр хамгийн ихний хэсэгт энэ тэтгэлгийн мэдээллийг хаанаас авдیں۔ За энэнийхээ дараа бүрдүүлэх материал нь юу юм? За тэгээд бүртгүүлээд apply хийснийхаа дараа яг ямар шатлалуудаар ямар шалгалтуудыг өгдөг. За шалгалтуудаа тэнцсэн үү үгүй юугээ яаж мэдэх үү? Тэнцсэн бол тэтгэлэг авсан хэсэг, сургуульчин хөлөөн зөвшөөрсөн хэсэг гээд бүх одоо тэтгэлэгтэй холбоотой мэдээллүүдийг эхлээд өгнө. За энэний дараа бол Q&A хэсэг буюу асуулт хариулт хэсэг явна. Энэ нь миний Instagram хуудас дээр бол би хүмүүсээс асуулт асуусан. Одоо тэтгэлэгтэй холбоотой асуух юм байна уу гэд аль 2 сард асууж исэн. Тэгээд тэрэндээ хариулнаа. За ерөнхийдөө бол хүмүүс ингээд маш их асуудаг штеп. Хятадын засгийн газрын тэтгэлэг яг хаана зарлагдаад тэгээд яаж бүртгүүлээ дуусчваа гэх. Тэгээд ерөнхийдөө бол бид хоёр хаанаас мэдчихсэн бэ гэхээр энэ бүгд найрамдах Хятад ард улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яамны соёлын хилтэс гэдэг Facebook одоо хуудас байсан. Тэгээд тэрэн дээр болохоор анх 2021 оны 12 сарын 21-нд мэдээлэл гарч ирсэн юм байна. Тэгээд тэр мэдээлэл рүү ингээд дараад орохоор ингээд бүх зүйлийн шат дараатаагаар нь бол монголоор бичсэн байдаг. Тийм. Тэгэхээр энэ жил ер нь бол бас 12 сарын сүүлээр зараад тавих бах яг энэ Facebook хуудсан дээрээ дараа нь дүн мэдээлэл бүх юм яг энэ Facebook хуудас дээр тавигддаг. Тэгвэл шалгалтын хариу мариу нөхцөлийн дээр гарч исэн. Тэгээ энэ дээр бас нэг анхааруулах юм нь юу вэ гэвэл энэ зар гарснаас хойш 7 хоногийн дараа л хугацаанд дуусчдаг, шууд бүртгэл нь хаагдчихдаг гэсэн. Тэгэхээр яг 12 сарын сүүл бол яг энэ сайтыг манад байж ахгүй бол хизээш гараад хизээш дуусчих магадгүй гэсэн. Принтер аппарат авахлаа. Юм уу? Тийштэй. За тэгээд тухайн мэдээлэл гарангууд тэрхүү сайт руу н орохоор тавигдах шаардлагууд гэдэг юм нь бол байгаа. Тавигдах шаардлагуудад нь ерөнхийдөө юу байгаа вэ гэхээр одоо жишээлбэл бакалаврын зэрэг суралцж байгаа бол та бүрэн дундаа төгссөн гэрчлэгээтэй 25 хүртэлх насны иргэн. За тэнгүүтээ магистрт суралцж байгаа бол 3-аас дээш голчтой. За тэгээд 35 хүртэлх насны. За тэгээд докторт суралцж байгаа бол бас 3-аас дээш голч дүнтэй 40 хүртэлх насны иргэн байх шаардлагатай. За тэгээ энэ дээр нэмээд бакалаврын зэрэг сурах байгаа бол дор хаяж HSK 3-тай байх хэрэгтэй. Магистрийн зэрэг сурах байгаа бол дор хаяж HSK 4 зэрэгтэй байх хэрэгтэй. Гэхдээ бакалавр, магистр альнийхэн ч бичгийн шалгалтыг очиод төгсөн Хятад хэл нь HSK 4, 5, 6-гийн унших хэсгийг ингээд холиод оруулсан байдаг. Тэгэхээр ер нь бол HSK 3-тай байгаад яг уу бүртгүүлж болох ч гэсэндээ шалгалтандаа тэнцэд ер нь бол бэрх гэсэн үг. Зүгээр л одоо хамгийн basic буюу үндсэн шаардлага нь HSK 3, HSK 4 байдаг гэсэн үг. Дээрээс нь дахиад нэмж хэлэхэд одоо хүмүүс болохоор мужийн тэтгэлэгтэй, за тэгээд хотын тэтгэлэгтэй гээд тэгээд дахиад засгийн газрын тэтгэлэгт аплайдаж болох уу гэж ерөнхийдөө бол санаа зовоод байдаг штэ. Тэгээд ерөнхийдөө бол болохын хувьд бол болно. За тэгээд заавал нөгөө нэг хиллэг шаардлагатай одоо тэтгэлэгтэй юу үгүй юу гэдэг дээр нь тэтгэлэгтэй гэдгийг сонгоод тэгээд та засгийн газрын тэтгэлэг авсан дараа ерөнхийдөө бол таны өмнөх тэтгэлгүүд чинь цуслагдана. Эсвэл өмнөх тэтгэлгүүд чинь байлгая гэж бодж ил засгийн газрын тэтгэлгийг ер нь авахгүй гэсэн. Хоёр тэтгэлэгтэй зэрэг байж болохгүй гэсэн үг. Тийм. Ер нь бол одоо хамгийн түрүүнд нэг сайт руу ороод бөглөхгүй энийг одоо дараагийн хэсэгт хэлнэ. Тэгж яхад та өөр тэтгэлэгтэй юу гэж асуудаг. Бид хоёрын үед гэх юм бол Бээжин хотын тэтгэлэгтэй байсан. Тэгээ Бээжин хотын тэтгэлгээ цуцлаад ер нь бол Хятадын засгийн газрын тэтгэлгийг авсан гэсэн үг. Тэр шууд авдаг болцсон байлээ. Тэгээ миний аав өнөдөр яаж тэгвэл одоо юу бүрдүүлэх хэрэгтэй байдаг вэ гэдэг ерөнхийдөө бол энэ хажуу талд бүгдийн жагсаагаад биччихье. Доор бас ингээ линкийн үлдээ чинь та нар өөртөө сайтаар нь ороод харах боломжтой. Гэтэ гол анхаарах нэг 2 зүйл байдаг. Эхнийх нь бол эрүүл мэндийн хуудас. Энийг бүглүүлэхэд заавал эмнэлэг дээр очиж шинжилгээ өгөөд гарын үсэг зурулдаг. За хоёр дахь нь бол нөгөө нэг засгийн газрын тэтгэлгийн одоо маягт хүснэгт гэх юм уу. Тэрийг болохоор энэ доорх линкээр ороод та бүхэн бүглөөд тэгээд ер нь бол явуулнаа гэсэн үг. Энэ apply хийгээд бүглөөд дуусны дараа ер нь бол apply хийсэн шаардлага хангаж байгаа бүхэн имэйлээр нь мэдээлэл ирнэ. За хэдэн сарын хэдэнд энэ газар очиод энэ бичгийн шалгалтыг өгөөрэй гэд. За тэгээ бичгийн шалгалтын хувьд ямар байдаг вэ гэхээр ер нь бол Хятад хэл, англи хэл, математик гэж байдаг. За тэгээ Хятад хэлний хувьд. Тийм. Хятад хэлний хувьд болохоор сайн нөө хэлсэнчлэн HSK 3, 4, 5, 6-аас холиод ерөөхдөө бол ороод ирдэг. Тийм. Унших хэсгээс нь. За тэгээ математик нь бол угаасаа Яшээс орж ирсэн. Тэгээ би ер нь ингээд Монголын Яшээ дээрт бэлдэж үзэж байгаа байхгүй юу. Тэгээд яг Яшээс орж ирдэг ингүүт нь яг нөгөө нэг өмнөх нь тэр Монголын Яшээ юмнуудыг хараад нэр томьёо цээжилж байгаа шүү дээ. Тэгс чинь бүр яг тэр ингээд шалгалтын дээр нь орж ирсэн.
Ерөнхийдөө яштэй сайн бэлдсэн хүмүүс юм бол чадах нь шүү. Тийм. За тэгээ англи хэлний хувьд гэх юм бол хятадын ин 9 жилүүжи гэж байдаг. Тэгээ тэрний ер нь бол сжигаас нь орж ирсэн. Би яг бас ахлахын хятадд байхдаа тэрэнд бэлддэг байсан аахгүй юу. Тэгэхээр бүр яг тэрний унших хэсгээс нь ингээл ороод ирсэн. Тэгэхээр бэлтгэхээр бол тэнцэнээс очиод хараарай. Ямар ч илүү сонсох шалгалт бол байхгүй. За шалгалт нь бол хятад хэлний оноо нь илүү хувийг эзэлжсэн 40-30-30 гэх. Тэгээ энэ нь бол би хоёрт айгуу даваа тал болсон. Хятад хэлний оноо маань ер нь бол айгуу дэшээ татсан. 40-40-30 илүү 40-40-30 гэхэр болохгүй байгаа зү. За тэгээд шалгалтаа өгөөд дуусны дараа хариу нугасаа саяны хэлсэн Facebook хуудас дээр гарна. Тэгээд бас тухайн ажилтнанд танилуд залгаад за бичгийн шалгалтандаа тэмцсэн байна. Ярилцлагандаа ороорой. За мэйлээр чи ингээд юм явууллаа шүү гэд ер нь бол явуулдаг. Би за тэгээ ярилцлагын хувьд миний анзаарснаар бол аюул амархан асуултууд асуудаг. Тэгээ ер нь бол гол шалгадаг юм таны хэлж байгаа юм чи юу вэ биш хятад хэлний чинь төвшин хэрвээ гэдгийг хардаг юм шиг санагдсан. Тийм. Ингээд тухайн хүний хэлж байгаа агуулга нь хэдий сайн байсан ч хятад хэл нь жоохон таарах юм байнгут тэр нь жоохон доошоо дараадсан тийм. Тэгээд ерөнхийдөө бол яг хятад хэлний төвшингч нь л шалгаж байгаа нэг амар тийм сүртэй яриад байх хэрэггүй гэсэн. Тэгвэл надад бас нэг санагдсан юм нь болохоор яг өөрийнхөө нөгөө нэг хятад очиж сурах зорилго байгаас тээ. Тэрийгээ бас илүү тодорхой хэлээд өгчүүл зүгээр юм шиг санагдсан. Тийм мэрэгчлэлтэй холбоотой юм бол нэг асуугаагүй. Зүгээр л хувь хүнтэй холбоотой холбоотой тиймэрхүү юмнууд л асуужсэн. Надаас бол зүгээр би нөгөө хятадд сурдаг байсан болохоор ахлахын хятадд байсан гэсэн чинь хаана байсан юм ингээд тийм л юм асуусан. Ярьж чаад гараад ирсэн юм шиг. Тийм зүгээр л ярьж байгаа гэсэн чинь би бас Бээжинд байсан шүү дээ. Би бас тэнд байсан гэдэг тохон тэгээ тийм зүгээр л хэлцээр амигаар юм үрдүүлж чаад гараад. Нэг амар айх шаардлагагүй юм байлаа шүү. За тэгээд тэнцэн хариу гарлаа гэдээ ер нь бол бас яг тэнцчлээ гэсэн үг бол биш. Тэнцснийгаа дараа өөрөө сургуультай аплай хийгээд сургуультай тэнцэх хэрэгтэй. Өөрийнхөө тэр одоо нөгөө биеийн сургуульд тэтгэлэг авъя гэсэн сургуультай тэнцчихийж л тэр тэтгэлгийг авах боломжтой гэсэн үг. Хэрвээ тэнцээг байх юм бол өөр сургууль чамайг хуваарлж магадгүй. Эсвэл бол бүр тэтгэлжингүй болгож магадгүй. Хүчингүй болгож магадгүй. Тэгэхээр одоо тэр тэтгэлэг авсан ч гэсэндээ заавал сургуультай давхар аплай хийх хэрэгтэй гэсэн үг. Тэгээ ерөнхийдөө бол дүн гарахтаа ерөнхийдөө бараг 3 удаагийн процесс ер нь бол явагдаж байна. Эхний удаад болохоор зүгээр сайтн дээр нөө Facebook хуудас дээр за тэнцэн хүүхдүүд гэдээ гараад ирж байна. За тэгээ хоёр дахь удаад нь болохоор тухайн сургуультаа чи тэнцлээ, тухайн сургуулийн тэтгэлгийг чи хүлээн зөвшөөрлөө гэж бас нэг гарч ирнэ. За тэгээ бүр материал нь болохоор бит хоёрыг болохоор одоо ингээд 7-8 сард л ер нь бол ирж байна. Тийм саяхан ирээд л яг энэ бичлэгийг хийж байна л да. Бат болгож байгаа. За Instagram-аар бол маш олон хүмүүс ингээ асуулт асуусан байгаа. Одоо энэ бүх асуултууд нэхнээс нь бид хоёр хариуллаад явъя. За чамаас асуулт асууя. За HSK-гээс өөр чухал юм юу вэ гинэ? HSK-гээс өөрөө надад яг HSK KK-ийн оноо байсан. Тэгээ тэрийгээ бас явуулж исэн. Тэгээд яг HSK-ийн оноо гэхээсээ илүү надад яг нөө ярилцлаганд орж байхдаа ярих чадвар айгүй хэрэгтэй юм шиг санагдсан. Ер нь бол ярилцлага хамгийн чухал хэсэг нь байсан. Бичгийн шалгалтаасаа илүү чухал байсан. Бичгийн шалгалтын дээр бараг 30-аас доош авсан хүүхдүүдийг л гаргаж ирсэн аахгүй юу. Тэгэхээр нэг 4-5 хүүхэд л гарч ирсэн баг. Нэг зүрхтэй олон хүүхэд хасагдаагүй. Тэгээд хамгийн гол ингэж хуваагдчихсэн хэсэг нь бол ярилцлага байсан. Чинхад ямар тэтгэлгийн боломжууд байдаг вэ гэнэ? Энийг нөгөө өмнөх бичлэгээс хараарай. Энд нэг асуулт байна. Яэш өгөх шаардлагатай юу гэнэ? Хятад хэл бол англи хэлнээс бусдаар ярилцлага авдаггүй гэнэ. Яэш өгөх шаардлагагүй. Би яэш өрөөсөө өгч байгаагүй. Тэгээд гэтээ нөгөө нэг хятад хэл шууд оронгуудаа би англиар ярмаар байна гэвэл бас цаанаас нь англиар шууд ярьчдсан байлээ. Гэтээ бол монголоор бол ярихгүй хаа. Тийм, зөвхөн хятад англиар ярина. Хэлний бэлтгэл бас хамрагдах өргөдөл маягийн бичдэг үү гинэ. Бичнэ штэ. Хэлний бэлтгэл сурахаар бол яг л их сургууль аплайж байгаа адилхан юм хийн. Тийм. Гэтээ яг хуу орох магадлал нь бараг 99% хэлний бэлтгэл учраас. Gap-year авсан хятадын засгийн газрын тэтгэлэг аплайдаж болдог болов уу гинэ? Болно штэ. Таны нөгөө нэг бүрэн дунд боловсруулалтаа төгссөн гэдэг гэрчлэгээ байгаа л тэгээд ерөнхийдөө болно. Чинхад ороход тооны хичээлээ сайн байх хэрэгтэй юу гинэ? Сайн байх хэрэгтэй. Ер нь бол ямар ч мэргэжил сурсан та нар математик угаасаа сурна. Тий. Ялангуяа наа чи ингээ компьютер сайенсаа сурдаг бол за тэгээд ер нь л ялангуяа цэнхад сурмаар байгаа бол нийгмийн мэргэжлэр сурах байсан чамаагүй математика ер нь л хийгээрээ. Тий. Математик бол бүх зүйлийн суурь болж байгаа юм шиг санагдсан. Яг санагдсан. Санагцаа.
Тэгээ Яш асуусан хүмүүс айгүй их Яшийн оноо ерөөсөө хамаагүй Яш өгсөн байна уу ерөөсөө падлигүй та нар зүгээр ахлах ангиа чинь дүнгийн хуудсыг бол харна гэтээ уусаа монголчуудын нүд айгүй лаг байдаг штэ тэгэхээр энэ дээр бол нэг санаа зовдох юм. Тэгээл бүрэн дундаа төгссөн гэсэн нөгөө гिचлгээ яадаг штэ тий тэрийгээ явуулаад би энэ сургуулийг төгссөн үнэ ийм дүнтэй төгссөн үнэ гэдэг зүйл байхад л болно. Хамгийн гол нь бол шалгалт. Тийм тэрүүгээр л ажигсаад юм лээ. Гэтэ бас нэг материал нь тэнцээгүй хүүхдүүд рүү бичгийн шалгалтанд орох мэйл ирдэггүй юм байлээ. Тийм болохоор бас материалаа маш хянаад тэгээ сайн явуулаарай. За тэгээд бусад асуултууд нь ер нь бол ингээд дандаа чинхаад яаж орох вэ? Энэ мэрэгчлэр бол яг мэрэгжил хэрхэн сонгосон бэ гэл дандаа нэг тийм жоохон өөрөөр асуултууд байгаа даа учраас энэ дээр магадгүй өөр нэг яг Q&A гэсэн ямар ч хамаагүй асуултуудад хариулах тийм бичлэг хийж болж байна. Та нар тэгээ тийм бичлэг үзмээр ах юм бол сайхан комент хэсэгт бичээрэй, дэмжээрэй. Тийм тэгээд subscribe дараарай. За тэгээ ерөнхийдөө өнөөдрийн бичлэг маань хэрэгтэй байсан гэж найдаж байна. За тэгээд баярлалаа. Баярлалаа.